Монголын ээлжтэй гарахад бэлэн болоод байна. За тэгээд энд гайхалтай сүмээ орж үзцгээе. Хамгийн тохиромжтой салхин дээрэн байсан юм шиг байна. We dream of traveling the world, but who we travel with, that's what matters most. Watching the sunrise together, laughing along leaf-strewn paths, behind every unplanned journey lies nameless joy and unforgettable memories. This isn't just a trip. This is a friend's journey. Hello, world. Let's create memories together. За бид нар Айсландын Тэнгвилер National Park дээр ирчлээ. Reykjavik бол энэ байна шүү дээ. Reykjavik нийслэл нь байна. Keflavik энэ дээр болохоор олон улсын юу байдаг юм байлаа. Нис онгоцны буудлын. Бид нар чинь Keflavik дээр буугаад тэр машина болохоор энэ Reykjavik дээрээс ирж авсан. Буцахтаа бид нар одоо Лондон нисэхдээ болсон Keflavik-аас нисэх юм байлаа. Reykjavik нийслэл нэрнээс олон улсын онгоцны буудлын энэ Keflavik дээр байд юм байлаа. Энэ бас нэг тийм маркетинг юм шиг байгаа. Одоо энэ хоттой жишээлбэл орлого оруулах маягтай тийм шиг байна. Одоо бидний байгаа газар энэ байна хараа. Энэ нууртай. Тэгээ энэ болохоор яг Penguiller National Park-ийн жуулчдын хоол иддэг цахилгаан машинаа цэнгэлждэг юм байна. Ийм газар байна да. Хамгийн гол нь энэ гоё газар чи Монголынхон далбаг мандуулах гэж байгаа шүү. Хамгийн гол нь. За энд бас Алтан тойргийн 3 хүрхээний нэг нь энд байд юм шиг байна шүү дээ. За яг энэ Penguiller National Park бол төлбөргүй юм шиг байна шүү дээ. Ямар ч байсан бид нар энд иртэл ямар ч төлбөр юус нэгсэнгүй. Одоохондоо мөнгө төлөөгүй л явж байна. Одоо энэ 260 м яваад энэ хүрхээ чи Oxarar Falls гэдэг юм байна шүү дээ. Ер нь уналт гэдэг чинь фос гэдэг юм байна. Тэр фосон гэсэн бис бид нар нориогт ордог тийм. Бас энэ замыг их гоё хийсэн байх шүү. Шууд галтуулгын чулуугаар хийсэн байна уу? Ер нь манайх шиг зүгээр цемп үсээд байх юм. Тийм байна тийм. Эко штеп гэдгээр яа. Яг байглаараа. Тэр шатыг бас байгалийн чулуугаар хийсэн юм шүү дээ. Тэгээ энэ тэмдэглэгээнүүд ямар гоё хийд юм бэ? Хөөх эдгээр чи ЮНЕСКОгийн соёлын үед багтсан гэдэг энэ дээр ингэ тэмдэглэсэн байна шүү дээ. ЮНЕСКО гэдэг. Евроаз, Хойд Америкийн одоо тектоник хавтангуудын яг салсан төв уулзуур хэсэг дээр ирж гин гэсэн үг. Тэгээ энэ чи хавтангууд салаад маш том ангал тийм зааг үүссэн газар юм байна. Энэ Айсландд байдаг юм байна. Айсланд ч ер нь цаг агарын хувьд ч гэсэн энэ манай Монголтой ер нь ижил төстэй нэг Баруун аймгийн нэг байгалийн сайханд явж байгаа юм шиг л санагдчихэ шүү те. Энэ модон зам юм яа. Гайхалтай юм аа. За тэгээд Penguiller National Park бол манай монголоор бол Тэрлж National Park гэдэгтэй адилхан бас энэ Исландын ард түмний бахархал болсон бас ийм сайхан National Park байдаг юм байна. ЮНЕСКОгийн соёлын үед албан ёсоор бүртгэгдсэн. Энэ ч одоо соёлын үед бүртгэхээс ч аргагүй юм байна. Ягаад тэгэхээр энэ газрын хагарал чи өөрөө энэ Евроаз болон Хойд Америкийг Тийм ээ. одоо заагалсан ийм газрын хагарал юм байна шүү дээ. Тэр тектоник гэдэг нь бол сайн ойлгохгүй байна. Тэр одоо бодвол нэг мэрэгжлийн хүмүүс мэдхэл байлгүй бодвол тий. Хатууд юусан чулуунуудын нүхтэй. Ааха. Ийм юутай дөрүүжин юутай хараа чулуунуудтай байна шүү. Бас их онцлогтой байна. Айгуу гоё юм байна. Газрын хагарал амар нэг юм байна. Энэ бас байгаль цаг агаар эдгээр нь үнэхээр гоё байна. Ер нь бол энэ аялал жуулчлалыг байна шүү дээ. Тийм их мөнгөөр биш тий. Айгуу хямдхан ирнэ гоё хийцэн байгаа байхгүй юу? Хэдэн бан завчирч хийгээд баргал дээр баргал дээр төмрөөр нэг юм байгаад тий. сүүлд тэр айгуу гоё юм. Ихтэйг цэвэрхэн харагдсан. Тэсээ машины зогсоолуудыг бол зүгээр шорон зогсоолыг айгуу гоё хийцэн байгаа. Тийм ээ. Тэмдэглэгээнүүдийг маш сайн хийсэн байна. За тэгээ бид нар бол одоо Алтан тойргийн аяллахаа хамгийн ихний үзэг юм дээр л ирж штэ өнгөж. Энэ бол 20 м-ийн өндөртэй хүрхээ юм байлаа. Амар гоё чиглэл шүү дээ. Гоё шүү дээ тий. За ойлооны Монголын далбаг юм андуулчих уу.
эцэгээс заяатан эрдэнэ алтан үлгиймээ. Ёстой жуулчид бол айгүй их байна да. Гэхдээ манай таксины жодооч 2 сая хүн авдаг гэсэн тэрнээс ихчөөж магадгүй шүү дээ. Таксины жодооч бас баримжаагаар л юм ярьж байгаа шүү дээ. Бас яг тоочны бас биш байгаа шүү дээ. Гэтэ манай чулуутын авцал бол яг үннийг хэлэхэд илүү үзэсгэлэнтэй гоё юм байна. Ширүүн гол молтой тий. Тий, хавцал дондор чулуутын гол орсдог гайхалтай сайхан байгалийн үзэсгэлэнтэй газар юм байна. Бас нэг өөртөө юм аа. Бас анзаараагүй явжээ. Өдөө бол. Тэг ингээд энэ Айсланд гэрээд энэ пингвилэр энэ Евразийг холбосон энэ том тектоник хавтангийн уулзуур дээр ирсэн. Тэгээд ирээд харахад ээдээ бас манай бидний эх орон чинь бас ямар сайхан юм бэ гэдгийг илүү мэдрэх шиг боллоо шүү. Энэ чулуутай авцлаа чи бид нар ингээл байн хараад байж идэг. Нэг тоодгүй те. Тэг энэ ч ирээ харсан чи энэ дэр чи хүмүүс чи өстө сүржигнэл амар үзэж штэ. Тэрний чи хажууд манай чулуутай авцал бол бас амар авцал шүү. Гой үзэх юмтай болохоор хүмүүс ингээ 1.5 2 км чөлөөтэй алхаад явж шүү. Тийм байна тийм. Үзэх юм ингээ бэлдээд өгчөж байгаа юм чи тий. Гоё байна. Аюулгүй тий. Айсланд ч юм бол манай улсаас газар нутгийнхаа хэмжээгээр энэ 15 дахин жижигхэн улс юм байлээ. Энэ жижигхэн улсад 300 мянган айсландчууд амьдардаг юм байна. Тэгээд зуны улирал нь нэг 2 сар гарan ч юм уу орчим үргэлжилдэг. Тэгээд ихэнх улирал нь бол ерөөсөө өвөл болж идэг. Өвлийн улирал нь өвөл хавар нь бол маш урт. Одоо энд ингээд Скандинавын хоогийн Айсландд бол цагаан шөнө эхэлсэн. Шөнө болохоор ерөөсөө орой болохоор шөнө болдгоо ийм өдөр юм шиг гэгээтэй ийм өдрүүд бас үргэлжилж байна. Оо энэ чи ёстой. Манай загас ч их зохиромжтой байна да. Ямарсан саалма загас байд юм байна. Энэ одоо ямар загас юм бэ? За мэдхгүй нэр мөр нэг халтарсан нэртэй л 3 загас байна. Сэрүүх яг монгол шиг сэрүүх юм бол чиглэг юм байна. Сайхан газар байна өө. За ийшээ явцгаая да манайхаа. Monte Carlo Luxury Residence цогцлбор хороол нь хотын төв талбайгаас 5.9 км зайд орших. Байгалийн сайхнаар хүрээлэгдсэн богдхан уулын бэлдэс сүндэрлэн, эрүүл хөрс, эко ногоон орчин, цэвэр агаарт таны тав тухыг цогцлоож, эрүүл, аюулгүй их хотын дуу чимээ, агаарын бохирдлоос хол олон улсын стандартын дагуу оршин суугчдын хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэх үйлчилгээний нэгдсэн системтэй нийт 7 блокоос бүрдэх 843 айлын офис, үйлчилгээ, хүүхдийн цэцэрлэг, сургууль бүхий цогцлбор хотхон юм. Байгалийн сайханд цэнгэг агаарт их хотыг төлдөх арга харууц, Европ стандарт, насан туршийн өвлөгдөх хөрөнгө Monte Carlo Luxury Residence. За ингээд Пингвилер парк дотроо. За энэ баг 2 км алхатлаа шүү. Алхаж хайкинг нэлээ хэлээ. Алхаж явсаар хагаад Пингвилер паркийн төдийг Айсландын соёл, түүх, геополитик одоо бүх байгалийн сайхан те бүх одоо чухал зүйлүүдтэй холбогдлолтой нэгэн газар ирчлээ. За энэ газар бол 930 онд үүссэн Алтинг нэртэй дэлхийн хамгийн анхны парламент үүссэн газар юм байна штэ. Сэний юм а тий. Тий. Хаа үйсэн газрын бүглүү мухар энэ Айсландд дэлхийн одоо энэ парламентын үүсэл гарлыг энэ газараас ихсэн гэж бодсоор тэгээ юмны түүх жижигдгүн байна гэж ойлголоо. Тэгээ цаг хугацаа бүгдийг шалгадаг. Цаг хугацааны дараа бүх юм ямар том үнэтэй болж болдгийг тэндээс харлаа да. Энэ нөгөө 5 ширхэг байшин. Энэ нөгөө Норвегт байсан нөгөө Брижеттэй адилхан ийм шавхойроотой энэ 5 ширхэг байшин. За тэгээ энэ сүм. За энд бол ийм одоо энэхүү газартай холбоотой хүмүүсийг одоо хүмүүсийн оршуулгын газар байгаа. Яг энэ хажууталд нь энд байгаа. За тэгээ тэндээ болохоор Айсландын тугтай хойд хэсэгтэй. За тэгээ энэ газрыг бол 2004 онд албан ёсоор ЮНЕСКОгийн соёлын өв бүртгэж авсан юм байна. За тэгээд энэ парламент гэдэг бол хүн төрөлхтний одоо түүхэнд маш чухал ач холбогдолтой юм аа. Яагаад тэгэхээр одоо арчилсан засагтай те арчилсан одоо улсууд бүгдээрээ парламентыг одоо өнөө үед ашиглаж байгаа шүү дээ. Ер нь бол ерөнхийлөгчийн болон парламентын засаглалтаа гэдэг
Тэгээ ерөөсө хоёрхан засаглалыг одоо дэлхийн ертөнцид ашиглаж штэ. Тэгэхээр энэ парламент гэдэг бол маш чухал ухагдхан ойлгогдхон юм байна. За тэгээд энд нэг юм бөөрнгийн газар байгаа байхгүй. Энд ингээ гадаа сууж тэд нар бүр парламентаа хуралддаг байсан гэж байна. Энэ сүмчээ айгүй жижиг энэ дотор багтахгүй. Тэгвэл энэ бөөрнгийн том талбай дээр сууж парламентынхаа хурлыг хийдэг байсан гэж байна. За тэгээд энэ дээрээс би бас нэг бодсон. Бас нэг юм судалж үзлээ л дээ. Юу судалж үзсэн гэхээр Ромын эзэнт гүрний үед энэ парламентыг ашиглаж ирсэн болов гэсэн үгүй юм байна. Ромын эзэнт гүрний үед бол эдгээр чи өөрсдөө сенатаа ашиглаж ирсэн биз. Сенат гэдэг. Сенат ч одоо бас яг парламентын төстэй бас нэг юм танхимын шийдвэр гаргах төвшний нэг юм газар юм байна. За тэгээд энэ Скандинавын орнуудын хамгийн гол онцлог юу вэ гэхээр Ромын эзэнт гүрний мэдлэл ерөөсөй байгаагүй юм байна. Дани, Швед, Норвеги, Айсланд эднэр. Ромын байлдан дагуулт бол ерөөсөй Скандинав руу хүрээгүй юм байна шүү дээ. Герман хүрээл тэгээд Германаас цаашаа бол үргэлжлээгүй юм байна. Тэгээд Ромын эзэнт гүрэн чи яг эд үедээ 6 сая км квадрат газар нутгийг эзэмшижсэн гэж байгаа шүү. Амар байсан биш үү те. Тэгээ ромчуудын эзэлжсэн одооны Турк бас хүртэл бүгднээрээ байдаг шүү дээ. Нэрээ байсан те. Африкийн хойд хэсэг нөгөө Африкийн хойд хэсэг те. Европын ихэнх хэсэг. Английн өмнөд Англи хүртэл байсан гэж бас Ромын эзэнт гүрний мэд. Амар аваз. Амар давсан байх шүү. Тий. Тэгээд зүүн тийшээ Днепр мөр хүртэл байсан гэж байгаа шүү дээ. Энэ Ромын эзэнт гүрний газар нутаг. За тэгээд манай Монголын одоо эзэнт гүрэн эд үедээ 33 сая км квадрат газар нутгийг хамарж исэн гэж байгаа шүү дээ. Тэр аимшигтай шүү тоо шүү. Number 1 шүү дээ. Яг гоо англичуудыг л гэдгийн. Эзэлсэн газар нутгаараа дэлхийд нэг номер тэгэл. Яг гоо англичуудын эзлэн төрөмгөл одоо Монголын байлдан дагуул хоёр бол шал ондоо зөвлөлтэй. Яг үнэндээ тайлбарлахад тэрийг хоёлаа Лондонд Темза мөрний ирэг дээр тайлбарлал яриа да тий. За тэгээд сайхан энэ одоо пингвилэр ЮНЕСКОгийн соёлын хувьд багтсан энэ гайхамшигтай Айсландын сайхан газар ирсэндээ бас баяртай байна. Тэр нийлж байгаа нэг парламент болоод чуулах юм. Цаашдаа энэ дэлхийг төрөхдөө яах вэ? Хин захирал болох вэ? Энэ найрагч болох вэ? Хин тогооч нь болох вэ? Шофер хэн болох вэ? Би бол одоо шофер ус хийж байгаа. Манай хуцаач туслах найрагч. Ерөнхийлөгч засаглал болов аа. Манай энэ дэрсэв чи парламентын засаглал явна. Олонхын залдаар явна. Айсландын засаг гарч иж дэлхийн нийт чи юу 50 болсон шүү. Тэгэхгүй дан хаанууд тэгээд уламжлаараа тийм шүү дээ тий. газар нутгаад хэлэх гээл эдгээр чи байлдаад байсан байхгүй. Тийм шүү дээ. Тэгэхээр ард түмэн сонсохгүй. Яагаад гэвэл ард түмнийг сонсохгүй шүү. Тэр хааны үг бол хуйлж штэ. Тийм шүү дээ. Энэ парламент гарснаар яасан ард түмнээс хүмүүс гарч ирээд тэд нар болохгүй. Ийм даа их бол ийм хүн үргэнэ. Ингэнэ. Дэлхийн нийтэд яаж аврах вэ? Энэ системийг оруулах гэсэн энэ сайхан энергитэй газар ирсэндээ сайхан байна шүү манай. Сайхан байна шүү. Алтан тойргоороо үргэлжлүүлэн аялцгаая. Golden Circle Iceland. За ямар газар ирчихвэ? Эдгээр усны өнгөл гоё юм байна. Тэрнээс Тий. амар ч гоё биш юм байна. Тийм энэ хараа. Бураар Фос гэдэг ийм газар ирчлээ. Энэхүү хүрхрээ маань Алтан тойргийн замаас 3 км хазаагаад энийг үздэг юм байна. Өврөөцтэй ямар гоё хүрхрээ вэ те. Жижигхэн мөртлөө. Энэ Айсландын нэг онцлог байна. Энэ усны өнгө гэж бол өстой. Зүгээр нэрэ харахад л нэрэ цэвэр тунгалган нэрэ. Айгуу гоё мэдэгдэхээ. Энэ яг төв замаасаа нэг 3 км. 3 км л юм байна. Руугаад алхаад нэг сая 100 метр алахгүй яа. Шорон замаар явдаг тий. Хахад жижиг юм шиг үс ингээд удаан ажиглаад ахаар амар гоё. Усын ингээд будганд оруулсан шиг гоё үгтэй. Номин ногоон юм шиг, номин цэнгэж юм шиг. Бид нар энэ гейзерийн төвд ирчлээ. Энэ яг нэг жуулчдын мэдээлэл өгдөг төв юм байна. Энэ гейзер бол саяны тэр биш пингвилер парк бол юу ч юм бэ? Жуулчид зүгээр юу гэж байгаа. Хичнээн ч хүн яваа. Хэдэн мянган хүн явж байна. Энэ Айсландын өөрсдийнх нь иргэд болохоор ер нь аялал жуулчлалынхаа бүтээгдэхүүнээр л амьдардаг хүмүүс шээ. Тийм үү. Бүгд нэг иржүүд нь одоо завмав ч юм уу, гайд хийх юм уу. Тэгэл янз бүрийн ресторан тий янз бүрийн ажилладаг. Аялал жуулчлал нь бол аргагүй жинхэнэ тултал хөгжсөн газар гэж энийг л хэлэх байх. Гол мөнгө олдог газар. Тий. Гол мөнгө олдог нь аялал жуулчлал юм биш. Том хотуудад бол яг тэ хүмүүс ч очиод тэгэл өөр өөрснийхороо явбал юмаа үзэх нь үзэл явдаг штэ. Энд бол өстө утгаараа жуулчдаг бол нэрээ
Мөнгөгүй л энд явахгүй мэн. Ерөөсөө алхам дотн зогсоо зайгүй мөнгө авдаг. Энд бол ерөөсөө далайн хав халим энтрээс гадна чон баавгамаагүй тийм амтан бол байхгүй гэж шүү дээ. Дандаа тийм тал газар байгаа байхгүй. Яг манай Монгол шиг. Тэгсэн мөртлөө нэг манай Баруун аймагт нэг Баян онгор говь алтаад явж байгаа юм шиг те. Тэг яг уу энэ ч нөө арал дээр учраас гоё чиглэг сэрүүхэн байгаа л та. Ааха. Гэхдээ л ер нь манайхтай ер нь жоохон төсвөө шүү. Хамгийн өндөр бол нь 2100 юм биш. Тэгж дээ те. За явцгаах уу. Гейзер. Газрын гүний дулаанчийн утгаараа байгаа юм шүү. Тийм ээ. Манай нөө цэгхээ аршаан чинь бас тэгдэж штэ. Турбаа ягаад. Тэргээр хөдөлмж хийж байна. Тэд хөдөлмж хийжсэн юм байна шүү. Тэгээд хөдөлмөрлөө өвөл нөгөө одоо фондоор хөрсөд харж исэн юм байна те. Тэгээд тэрийг бас явж байгаа тэгээд туршлага юм байхгүй болсон. Тэр яг орой дээр нь өндөг шарж иддэг. Яг тэрнийхээ доогуур турбаагаар яваад. Зөв. Бараг хитэн градус юм. Бараг 100 градус халуун гэх юм ашаа. Тэгээд тэрийг хөргөж жагаад оруулдаг юм лээ шүү дээ. Ааха. Аршаанд байгаа. Зөв. Тэгээд тэр чи одоо яа нэг бэлэн дулааны шугам явж байгаа хөөс л үгүй те. Энэгээр гүүрээр болгоомжтой ороод 80-100 градусын хараа энэ халуун ус байгаа шүү. Халтирж унаваа л гэж. Дороо явахгүй гэж. Дороо нисгэж болохгүй гэж байна. Тамхи татч болохгүй юм байна. Ус руу мөнгө төгрөг хийж болохгүй юм байна. Кипт байт гэнэ. Тэг яг замаараасаа гарч болохгүй юм байна. Бараг л дэлбэрхнэ энэ чи. 80-100 хэмээн халуун гэж чинь. Тэгээ доороос бөрглээд амар хөхөр өнөртөж байгаа үз. Тийм ээ. Нөө бууд юунда гэртээ усанд орсон чи хөхөртэй усанд ороодсэн шүү дээ. Тийм шүү дээ. Тэр ерөөсөө эннийхээ усыг татчих авдаг гэсэн үг. Өрөмдөө татаад. Өрөмдөө л газрын гүнээрээ бүх юма шийддэг юм аа. Тийм биш үү. Ваа, наачста. Тэнд бүрстэй. Энэ ингээ байж хагаад хэдэн минут болж байгаад нэг ингээ нэг дэшигээ. нэг оргилдог гэсэн. Халуун даралтан их яагаад. Энэ хараа энэ нөгөө нэг хамгийн том юу юм шүү дээ. Одоо ингэ байж байгаа шууд дэшигээ цацард юм байна. Одоо ингэ жоохон ингэж халуун хөрөмтлөгдөж байгаа. За одоо яг бүрэх гэж байна хараа. Энд чинь бүр усаа өргөлөөр шиг дэшээ цацард юм байна шүү дээ. Нэр байж байгаа ингэ цацард юм шүү дээ. Йоо. Шууд буцлаа цацард юм шүү дээ. Нийт хөхөр өнөрч тараа. Вау. Сайн зочлоо шүү дээ. Зочлоо би бас. Өш ингэдэм ээ дээ хурцаа. Бүх хүмүүс уцаа бариад зогсчихэд юм байна. Яг ингээд дээшээ оргилох нь үлээгээд. Яг оргисон зочлоо шүү дээ. Ой би чадуу. Чадлаа. Оо өстө сони юм ба тий. Байгалийн тогтцоо сони шүү. Дэшээс тө пүнх гэж үлээж байна та тий. Манай Скватер аймгийн Дарганх сумч одоо 200-аад галтуултаа штэ. Хуучны. Тийм штэ. Одоо яг ингэж харагдаг баг. Энэ бол ерөөсөө би бас түрүү хараад явж байлаа. Дарганх шиг юм том галтуулуудтай. Сумын төвөөс урагшаа яг холгүй нөө оргихийн булаг гэж байгаа штэ. Тэр чи яг одоо иймэрхүү ингээд бөргөлж идэг байхгүй. Тэгээ хүний дуу чимээгээр ингээд бөргөлдөг. Тэрнтэй бас ялгаагүй байна л та. Тэгээ сая хэдэн метр яаж байгаа. Амар. Амар. Баг хэд 40-50 метр гарсан уу? Хэд гарсан бэ? Нилээл дээш гарсан байна. Бүр хангалттай байсан. За дээшгээ дараагийн юу руу явах уу? Хэдүүлээ. За тэгээ. За. Тэр бас сая өрг биш. За ер нь энэ гейзер бол бид нар эхлээд мэдэхгүй галтуултай холбоотой юм болов гэсэн. Галтуултай ямар ч холбоогүй юм байна шүү дээ. Энд чинь зүгээр одоо энэ Айсландын олон халуун аршаануудын нэг юм байна. Гэхдээ халуун аршаан дотроо юугаар онцлог вэ гэхээр энэ одоо нэг температур 80-100 градусын температуртай учраас газар доор ингэж халж агаад байгалийн одоо тэр нөгөө байгалаараа халж агаад хийгээ хурааж байгаа ч юм уу. Тэгээд дээшээ тесэрдэг юм байна. Бид нар ихэндээ нэг анх удаа ирж байгаа болохоор мэдэхгүй бас галтуул муултай холбоотой юм болов гэж бодсон чинь үгүй юм байна шүү. Гэхдээ энэ бол бас дэлхий дээр бас ховор байдаг халуун аршин гэж шүү. Ингэж бүр оргилж те дээшээ оргилтлоо ингэж өндөр градустай ийм халуун аршин. Тэгээд эдгээр чи хамгийн гол нь тэр уулан дээр ингээд бүр харуулц V point хийцэн. Ингээ харуулсан point. Тэр нь болохоор энэ ингэж дээшээ оргилоход нь холоос гоё харагддаг юм байна. Тэр уулан дээрээс. Гол зориулт нь тэр юм байна шүү дээ ерөөс. За одоо жинхэнэ гоё хэсэг рүү орох гэж нөө нэг айгүй том хөрхрээр л үгүй яа. Гүлфосын тий. Гүлфосын. Тий. За тэгэхээр одоо бидний үзэх газар их явах зам хол байгаа учраас хөдөлцгөөе дөө манайхаа. Энэ хараа цаа бугны юу зард юм шүү дээ. Викингийн завин дээр энийгээ тавьдсан биз дээ. Энэ юуныхаа цаа бугныхаа арьсуудыг те
Энэ бол за тэнд бас нэг юу вэ? Викингийн нэг хөшөө. Viking. За энэ бол бас жуулчдын маш том төв биш үү энэ. Тэ гоё юм байна. Сувенир юмнууд нь. Яг нөгөө нэг нутгийнхаа онцлогийг яатсан айгүй гоё юм. Эрцээхэн амраад өглөө эрт гарахаар бас айгүй их юм үзэж амжиж байгаа шүү дээ. Энэ гейзерийн паркинг чаар үнгүй юм шүү. Ерөөсө паркингийн мөнгө төлөх машин ч байсан юм сая. Энэ дотор паркинг. Тийм үү? Айсландын бас нэгэн алдартай бас том хүрхээнүүдийн нэг Gullfoss хүрхээн дээр ирчлээ. Gullfoss хүрхээн бол 32 метрийн өндөртэй юм байна. За тэг хүрхээний доотлын тэр цүнхэл нь хамгийн гүн хэсгээрээ 70 метрийн өндөртэй юм байна шүү дээ. Тэгээ энэ бол бас Айсландын алдарт алтан тойрог аяллаа хамгийн бас чухал хэсгүүдийн нэг юм байна. Яста амар өрхөө байна. Баг өрхөө. Ямар том юм бэ? Бараг Ниагарагийн өрхөө шиг бүр тийм амар өрхөө том санагдаж байна. Гайхалтай. Өндөр хэсгээр 32 м өндөртэй. Гэтэ их дуу чимээтэй сүртэй өрхөө байна да. Тий. Гоё юм байна. Гоё юм байна. Өөр ингэ сонсдогтой гоё юм. Айгу олон талаас нь харж болдго юм байна. Дээрээс харддаг юм байна. Тэнд очдөг юм байна. Хэдүүл одоо ер нь яг хажууднаас очие доо тий. Тэгээд Айсланд ч ерөөсөө яваад нэг 5-10 км яваад нэг хүрхрээ байна. Бас гайхамшигтай бас хорвоо ертөнц юм байгаль дэлхий гэж те ямар гайхамшигтай гэдгийг бас ингээд мэдрээд явж байна. Би бол бас нэлээ олон хүрхрээ үзчихсэн. Энэ хүрхрээг үзээд үнэхээр бас сэтгэл хөдлөлөө маш баярлж байна. за энэ Айсландын одоо бидний түрээсэж байгаа машин маань MG гэдэг дугаартай Mongolia гэж байгаа юм шиг те. G2. Энэ хажуудтай адилхан машинээр зогссон байна. ZB-KZ. Тэгээ н Айсландд байна шүү дээ. Нэг сонирхолтой энэ хоёр машиныг би харуулах гэдэг байна шээ. Одоо энэ хараа одоо энэ цагаан бенз болохоор Reykjavik Sightseeing гэж байна. За. Тэгэнгүүт энэ хар бенз энэ бол өөр спринтер байгаа байхгүй. Спринтер 510. Гэсээрээс ийм том дугуйтай ингээд хоногдсон. Тэгэхээр энэ Айсландын аялал жуулчлал бол үнэхээр бас айгүй өндөр хөгжилтэй юм байна. Машин тэрэгнүүдээс ахуулаад тэр дандаа юм үнэтэй Mercedes-Benz явдаг юм байна. За энэ автобус бол Mountaineers of Iceland гэсэн. Энэ болохоор уучлалт зориулсан adventure буюу адал явдалтай аялал юм. Adventure tour. Энэ Mountaineers IS буюу одоо вебсайт болон энэ утасны дугаараар холбогдоод энэ аялалд явдаг юм байна шүү дээ. За саяны Gullfoss хүрхрээ бол ер нь Айсландда бараг эхний 3-т ордог том хүрхрээ юм байна шүү дээ. Хамгийн том хүрхрээ нь бол хойд Исландд хойд зүг рүүгээ 44 метрийн өндөртөө 100 метрийн өргөнтэй тийм бас том хүрхрээ байд юм байна. За энэ бас нэг цасны Snowmobile Shuttle гэдэг Icelandic Mountain Guides гэнэс бас амар машин биш үү? Энэ одоо бас юу гэдэг брэндийнх нь машин бэ чи одоо? Орсын нөө цэргийн машин. Юу ман биш үү? Маны машин биш үү? Ман гэдэг нөгөө нэг мэн гэдэг. Энэ бас нөгөө тирмэр том тэрэг байдаг юм машин шүү дээ. Дэлхийгээр аялах таны мөрөөдлийг хөтлөгч Euro Travel. Энэ галтуул чи ийм юм бэлээ. 270 метрийн диаметртэй юм байна шүү дээ. Энэ нөгөө өргөшөө доошо 55 метр юм бэлээ. Ойролцоогоор 3000 жилийн өмнө үүссэн галтуул гэж шүү. Тэгээ нөө эн чи ингэдэг юм биш үү? Галтуул чи дэлбэрсээр хагаад доотлогын дээр халуун нөгөө юу н дуусаад тэгээ ингээд одоо энэ тоогоо шиг юм үүсчихдээ юм байна шүү дээ. Тэгээ энэ нуур нь болохоор ингэж л борооны ус болон тэгээ газрын одоо энэ гүний ус хоёр нийлээд энэ нуурыг үүсгэж байгаа юм байна. Тэгээ энэ корид чинь бол бас яг алтан тойрогт багтдаг бас хамгийн алдартай галтуулынх нь нэг юм байна шүү дээ. Шаана буудаг шатмат хийцэн байна. Шатмат хийцэн. Тэгээд ингээд тухтаа явуул манай бас хоргын тоогоос ойролцсон юм. Манай хоргын тоогоос усгүй л дээ. Энэ ч харгашаа авч нэг гэрээ тойруулаад айлд ингэ тавьчихдаг. Ааха. Тэгэхээр могоо орч иддэг. Мого. Яраа ичдэг гэж. Юг. Могооны юу зэжиг. Тийм үү? Тэгээ ийм газар могоо байхгүй. Эднийгээр могоо явчихдаг. Энэ нуураараа алдартай байна.
Тийм нуур нь алдартай 70 гэсэн. метрийн гүн нэг тогоон дотор байгаа ноо гэж тий. Амар харин. Энэ Айсланд ч яг вэ. Тэгээд аргагүй хүрхрээний орн байна. Эхлээл амар хүрхрээ үзээ зүгээр өчтөр чин бараг 4-5 хүрхрээ үзээл амар гоё явуулсан чи 10,000 хүрхрээтэй орн юм байна. Одоо ингээд бид ингээд Айсландд явж байгаа одоо ингээд энэ хүмүүс ингээд үзэхэд ингээд бүх юм нь юм авсаархан элементар байгаа шүү дээ. Энд бас манай монголчууд болохоор ийм байхгүй. Заавал ингээд өөртөө гараараа биеэр мацаж тий мэдэрч ингэж явдаг болохоор тэрүүгээр илүү өгдөг байхгүй. Энд чи жуулчдад ингээд амархан болгож өгч мөнгө авч байгаа шүү дээ. Тий тэгвэл бүгөө манай тэрийг очиж ингэж хялбар биш тий өөртөө ингэж хүчээр явж тэгэж үзэх нь бас капитал гэдэг гэж байна. За одоо яг энэ харагдаад байгаа тэр утаа гараад байгаа уур гараад байгаа юм чи бүгд халуун аршинууд шүү дээ. Энэ алтан дойргийн замаар явах чи ерөөсөө битүү халуун аршинууд байт юм байна. За бид нар харсаа алтан дойргийн бас нэг аялал дээр энэ аяллаа цоцоллоо шууд. Яг тэгэхээр рек чадалуур гэдэг нэг газар байгаа байхгүй юу? Энэ болохоор ингээд яг одоо бид нар бол энэ шорон замаар яваад энэ паркинг дээр ирсэн байгаа. Тэнгүүд 1.7 км ингэж алхаад очингуудаа зүгээр нэг ийм халуун голд орохын гинэ. Тэгээ болив байлээ. Хэдүүлээр нөөр юм үзьгээд энэ аяллаа яаж вэ? Geothermal activity гэдэг нь одоо газрын гүний ийм дулаантай халуун юутай аршаамл юм байна л та ер нь. Hot spring birds and other stories гэсэн. Бас яг ийм Монгол шиг ийм шорон замаар бараг 5-6 км яваад ирсэн чинь энд ганц ийм Nissan Terrano байна. Дугуй мугу яах вэ гэж бас бодоол. Тэгэл явлаа. Халуун уурны газар гээд очисон чи бүтэхгүй дээр. Тэгээд Шорон замаар 6.7 км. тий амар хадтай замаар яваад очисон. Тэр нэлээ сонин газар очисон. Тэгээд буцсаа. Одоо хаан ч байгаа бүү мэдээ. Айсланд нэг газар тавьж байгаа шиг байна. Таста сондч. Манай Бид чи явсаар байгаа та хамгийн гоё бүхэн дээр нэрсэн юм байна шүү дээ. Итгэе яваад нэг гоё газар ирлээ хүрхрээ. Дахиад цаашаа гарлаа хүрхрээ. Үгүй энэ ч ерөөсө хүрхрээг нь барахчгүй юм байна. Энэ болохоор энэ Айсландын айгүй урт нэртэй мөсөн голоос их авч урсдаг хүрхрээ юм байна шүү дээ. 60 м өндөртэй юм байна. Selja Landfoss хүрхрээ. Мөсөн голынхын нэрийг хэлэх гэсэн чинь айгүй урт нэртэй юм байна. За бүгдээр одоо ингээ хүрхрээнийхээ ард талаар нь очиж үзцгээе дээ тий. Яа. Вау, ста гайхамшигтай юм биш үү? Хүү. Тоо. Таймер. Нөө канон дээр хүрхрээний ард талаар хүмүүс яваад яг амьдаар ингээ явсан шиг бас гоё юм байна бас. Сэрүүхэн юм байна андаа. Нилээ хүүтэн байна шүү те. Яа, эста. Янз юм а те. Хүү. Айгүй норд юм байна. Яа, яг энд уналт нь ингээ харагдсан юм байна. Маш хүчтэй унд юм байна шүү энэ. Хүү, удаан зөксөл бүр норох юм байна. За бид нар явсаар хагаад Айсландын зүүн өмнөд хэсгийн далайн эргийн байгалийн үзэсгэлэнт газар Black Sand Beach буюу хар илсэн далайн эрэг дээр ирчлээ. Энэ ойр хавчи ерөөсөө энэ хадан зохио. Тэ энэ байгалийн үзэсгэлэнгээрээс тэ гайхамшигтай юм байна. Энд гэхдээ одоо ингээд 6 сарын дундуур 100 байхад бас нөгөө бич хүмүүс сэлж мэлдэггүй юм байна шүү дээ. Хөнгүү байна тэ?
Энэ 0-тэй хайр тэр жигтэй байна да. Тэгээд юу юм бэ хараа. Аа. Энэ ингээд юу нүүрс шиг биш юм байна. Зүгээр чи хайрга юм биш. Харинтай хав хайр байхгүй. Гэтэ бас бүр нундх нь илсэрхгүй юм байна. Тийм байна. Айсланд гэдэг орны ч өстө барахгүй байна юм ин үзэж. Үзэх юм амар их юм байна. Тэр мөсөн голыг харин үзье да. Мөсөн гол нь гоё юм байна. Үүр мэдсэн юм байна. Тийм байна, тийм байна. Тэгвэл буцахтаа мөсөн голдоо зураг авчих. Тэр дөрөв харахгүй болохгүй шүү дээ. Тийм ээ. Хамгийн олон тэнгистэй далаа гэж боддог шүү дээ би Атлантын далааг. Тийм байх. Тий. Одоо энэ Европ руу төрж орж ирсэн Атлантын далайн хэсэг дээр чи хамгийн олон тэнгис байдаг. Одоо энд чинь хойд тэнгис гээд хойд тэнгис чи ер нь бол энэ Айсланд, Энэ загсны орн. Норвег, тий, Дайн маань тэр хавийг хамарсан. Тэгээ сам хорхооны орн юм байна. Сам хорхоо нь мангар том юм аа. Миний найз чи урчин өглөө салмон шараад. Салмон сам хорхоотой мөөгтэй хургтай. Тэгээ хараа салмоныхаа дүрсийг авч амжаагүй гяс идчихсэн. Ер нь бол энэ Айсландд ингээд юу юм байна? Машинтайгаа явхад бол ихэнх юмыг үнэгүй үзэж байгаа болж байгаа байхгүй юу? Тийм байна. Яг гоо зогсоолуудын төлбөр байна. Ганц нэг газар бас тикет авд юм байна тий. Тий, тэр төлбөрийг бол мэдээж төлөлгүй яах вэ? Төлөлгүй ах. Гэхдээ ер нь бол ингээд байгалийн сайхныг ингээд иймэрхүү яваад машин төрөөслөөд үзчихнэ гэдэг чинь бас гоё л доо. Аз шүү. Ард шүү дээ тий. Ер нь нэг Айсландд 4-5 хоноход ер нь хангалттай юм байна өө. Хангалттай юм байна. Хөөх юм үзчихнэ. Гар хараад. Тийм биш тий. Наа чи яг жинхэнэ хар хэлсэн энэ биш тий. Үүх. Яг энэ хараа. Энэ бүрстэ жинхэнэ хэлсэн шүү. Түрүүн бидний хараад идэг чи юу хэлс биш юм бэ? Кокч нүүрс шиг гялханж штэ Тийм. Тэгээ гар мар хар болдгүй юм биш тий. Энэ дээр тэгээ хараач нэг юм гайхалтай нэг юм байгаа байхгүй. Энэ Айсландд юу вэ гэхээр сая бид нар ингээ төв замаар явж байхад уул тал руугаа болохоор шууд нөгөө нэг цасны мотоциклны аялал. Тий. За ийшээгээ далаа тал руу болохоор усны мотоциклийн аялал гээд ингээ явчихж байгаа Тэр тал руугаа UTV 4 дугуйтай мотоциклын аялал. Тий. Морины аялал байна. Морины аялал маяг. Ерөөс аялал жуулчлалыг бол төрөлжүүлээд бүр өстө бүр төгжүүлээд бүр тулцсан юм байна бүр. Үнэхээр Айсландууд бас сайхан ард түмэн байна. Сайхан хонь тижээдэг те. Хонио сайхан идчихдэг, хүнсэндээ хэргэлдчихдэг, адуу ихтэй юм байна. Ер нь адуугүй айл бас ховорхон биш үү хөдөөгөр явсан чинь. Сайхан нэг айл нэг ядчил нэг газар гадуу байх шиг биш үү ер нь. за өглөөнөөс орой болтол энд бол өстө үзэж харах юм бол дуусахгүй юм байна. Өдрийнхөө хоолнд орж амжихгүй явж ш. Бараг зарим үед тэгж шүү. Юм үзэж явж байгаа хоолоо мартцсан. Тэгээд өглөө нэг юм өдөл орой идэл харж. Юу хоол идэх сонирхолгүй явж чадсан шүү. Ер нь гинти сюрприз ихтэй газар биш үү? Явж байгаа л гинт хүрхээ гарч ирэн. Тэгвэл нөө төв зам дээр чи бичих гараад ирчих байгаа байхгүй. Тим фос, ийм фос гээл те. Зүүн гарч эргээд 1 км тим фос. Үүсэх юм бол ёстой дуусахгүй газар байна. Monte Carlo Luxury Residence цогцлбор хороолно. Хотын төв талбайгаас 5.9 км зайд орших. Байгалийн сайхнаар хүрээлэгдсэн богдхан уулын бэлдэс сүндэрлэн, эрүүл хөрс, эко ногоон орчин, цэвэр агаарт таны тав тухыг зогслоож, эрүүл, аюулгүй их хотын дуу чимээ, агаарын бохирдлоос хол, олон улсын стандартын дагуу оршин суугчдын хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэх үйлчилгээний нэгдсэн системтэй. Нийт 7 блокоос бүрдэх 843 айлын офис, үйлчилгээ, хүүхдийн цэцэрлэг, сургууль бүхий цогцлбор хотхон юм. Байгалийн сайханд цэнгэг агаарт их хотыг төлдөх арга харууц, Европ стандарт, насан туршийн урлагд хөрөнгө, Monte Carlo Luxury Residence. За далайн эргийн хар элстэй газар нэг гой улаан сүм бахарна. Хүмүүс ч зураг даруулаад хана. Бас ирээд асуулаа энэ ямар учиртай улаан сүм гэж. Энэ фото бүр ингээд энэ байгалийн үг аюу гой гаргадаг ийм сүм юм байна. Тэгээд гамшиг болвол тэг чи галтуул дэлбэрж янз янзын гамшиг болж магадгүй энэ тосгоных нь эндээ цуглах тийм бас зориулттай юм хонхон дуурайд цэв цэнхэр далаа дээр цав цагаан уу улаан дээрт бас гой харагддаг юм байна. Гоё юм тий. Тэгээ энэ хормоо ээж хүмүүс хардаа. Тэр хоёрыг хараа. Тэр хоёр хосыг шаард. Аазууд бас энд дэч хормоо ээж штэ. Хормын зураг авч байгаа юм уу? Хормын зураг авч байгаа юм биш үү? Жинхэнэ гош балсарын аялал. Манай хятадууд ч амар болцсон юм байна уу? Балсарынхаа зураг мөрөг шууд энд авч штэ. Ер нь зураг авах бол их гоё газар баг шиг үнэ тий. Тийм байна. Сайхан далайн эрэг дээр нэлээ өндөрлөг газар. Одоо янз бүрийн далайн шуурга муурга болоход бас нөгөө талаараа хорогдох газар. Одоо энэ жижигхэн хотын иргэдийн бас
янз бүрийн аюулгүй байдлыг хангасан газар гэж штэ. Тий. Энэ сүм болохоор нөгөө нэг хамгийн анх 930 онд парламент үүссэн нөгөө жижиг сүмийг яг томсгосон юм шиг сүм байгаа. Ер нь эдний загвар нь тийм. Эдний загвар нь яг ийм байд юм байна. Айсландд энэ элбэг тохиолдод байгаа энэ айгүй гоё хөхөнгийн цэцэг болохоор зөвхөн Айсландд ургадаг цэцэг гинэ. Тэгээ энүүгээрээ бас их алдартай юм байна. Ер нь жуулчдыг хараад байгаа эмгтээчүүд их цэцгийн донд сууж байгаа зураг авах юм байна. Тий. Айгүй гоё юм аа тэгээд. Мөнгө ч гэсэн. Хятадууд орилдоод явж байна. Сайхан аяллаа сайхан үргэлжлүүлээ явж байна. Айсландд бас зорин 2-3 жил ярьж байгаад бид нэр ирлээ. Тэгээ хамгийн гол нь бас юмны цаг хугацаа тохирно гэж бас сайхан. Зуны энэ 2 сарын хугацаанд л ирэхгүй бол хавар бол ерөөсөө яг өвдлөөрөө байж идэм байлээ. Цас ихтэй, хүүтэн. Тэгээ намар нь бол бас сайхан болдог баха. Бид нэр ямарсан зуны удирлыг тохиолдуулаад ирлээ. Бас сайхан цаг агаартай үеэр нэрлээ. Тэгэхэд л бас сэрүүхэн хүүтэн байд юм байна. Яг бас азтай бороо хургуу үед нь ингээ бид нар сайхан аялаад явж байна. Маргаашаас бороотой гэж ах шиг байсан. За бид энэ Айсландын бас нэг нэлээд өндөрлөг газар энэ нэг цамхаг багш гэрэл цамхаг дээр гараад ирсэн ингээд цаад захнаар зөгдөхгүй тийм сайхан Атлантын далайг хараад байж байна. Тэгээ энд бас нэг их гоё юу байд юм бэ те тогтц байдаг юм байна байгалийн. Тэгээ би анх удаа л одоо ингээд ийм сэмжтэй юм харж байсан чи энэ ч 1 2 3 4 тэр цаана бас 2 байгаа байхгүй ингээд 4 сэнжтэй хад ингээд байж байна. Ийм анх харж байна бас гоё ярагддаг юм байна. Яалтчгүй бас эндхийн бас нэг үзүүштэй нэг үзэглэнд байгалийн нэг л болж таарч байна. Ингээд найзуудтайгаа энийг үзээд бас нэг нүдээр үзэж сэтгэлээ баясгаж яваад таатай байна гоё шүү. Хар элстэй ирэх чинь дээрээс өстой тодорхой сайхан харагдаж байна да. Хөөх юм. За хязгааргүй Атлантын далай янзаа харагдаж байна. Жохон сэрүүхэл байд юм байна. Ер нь ирж байгаа хүмүүсд их дулаан уцтай ирүү зүгээр юм байна да. Аяллаа уцтай. Тэстэ яалтчгүй загасны орм юм байна уу? Ийм далаагаас ч одоо байхгүй маалгагүй ш. Сайлан малин бүгд л ш. Тэ? Нэг халим янзлахад овоо хэдэн төрхтэй болно уу? Алс холын Айсландын одоо өмнө зүгийн эргээс найзуудын аялал мэдчилж байна. Энэ хараа. Ямар газар ирцэг гэж бодож байна? Амар хөрхөн аа. Амар хөрхөн тий. Гоё ч юм, өндөр ч юм. Ус ихтэй юм байна тий. Ус ихтэй бас янзын өргөн. Хөрхөөд бас эндээ бас дээгүүр ордог хөрхөө юм шиг байна. Тэ төрийн хамгаалалт муугаалтай юм байна биш. Дороо мороо нисэх болохгүй. Дороо нисэх юм бол саранаас мэддээ 500 евро төлдөг юм байна. Тэгээд дороо хөл сарын хамт хурааж авна. Дээрээс нь торгуул бол хязгаар өгсөн шүү дээ. Торгуул яг тэд мэдгсэн байдаг юм. Төрийн хамгаалалттай тий. Их гоё газар байна яалтчгүй. Хажуудаас мангар том уутай юм байна. Байрлал бол үнэхээр лаг газар байна шүү. Тасархай юм байна шүү. Ном ногоо. За энэ хүрхрээ бол Скога Фосон гэдэг хүрхрээ. Скогар гэдэг энэ хажуутлын жижиг тосгонтой юм биш. Тэгээ энэ Скога Фосон чинь болохоор Скога гэдэг энэ голын хүрхрээ юм биш. Голын бас Скога гэдэг юм байна. Энэ гол нь Тийм байна. За тэгээ энэ бол маш их алдартай хүрхрээ юм байна. Нөө Viking киноны ч зураг авалт энд хийсэн гэж байна шүү. оо тийм үү. Тийм. Тэгээ Game of Thrones энэ дэр кинон дээрээс гардыг юм байна. За. Game of Thrones өшөө бас хид хидэн кинон дээр энэ чи гардыг юм байна. Тэгээд өглөө эртмэст хөнгөн үед их зураг авах тохиромжтой гинэ. За энэ хажуу талаар дээшээ 500 м шатаар яваад дээрээс харж болдог. Тэгээ завтаа бол цаахан дээгүүр яваад ингээд за бид нар дээшээ гарыг дөө гарыг. Алхах дөө. Дээшээ алхах тий. Бас дээрээс нь гараад харчээ. Мороор энүүгээр чи аялдаг юм байна. Төр төлөөрөд байдаг юм. Өөрөө сонгох хэрэгтэй юм. Төрөлжүүлсэн юм тий. Эрэхтээ бол сайн судалж яаж явах юм биш үү те ер нь. Тийм шүү дээ. Яг манус юу үзэх юм, яах юм, зураг мөргийг хараа те. Тэгээ явахгүй бол бас зарим газар болохоор бас тий. манус сая зарим газар кэнселлээ шүү дээ. Нэг халуун ашаа машаатаа гэх нь очсон чинь манай булаг шиг л газар очсон шүү. Километр 7-800. Тий. Яваа очихоор. Тэгэхээр тэнд очиж ямар ч юу бөгөөд бид нар буцчихлаа. Төлөвлөгөөгөө сайн гаргахгүй болохгүй юм байна. За өстой янз бүр хүрхрээ байна да. Янз бүрийн хийцийн бүх төрлөөр загварын хүрхрээг ёстой бүх төрлөөр нь үзье гэвэл энэ Айсландд ирээрэй л гэж хэлмээр юм байна да. Тийм байх шүү. Тэ нэг дор ёстой
Энд ч одоо 10,000 хүрхрээтэй бас ч аргачгүй үстэй нэрээ. Хүрхрээ нэрээсээ дур зоргороо энд тэнд л байдаг юм байна. Уулнаас ч унахын, тал дээр ч байхын. Өстой янз бүрээрээ байна. Өстой сонирхолтой. Ой мод бол байхгүй юм ба шүү дээ. Ой байхгүй. Ой бол байхгүй. Айсланд ч тий. Манай Монголоос ялгарх юм нь бол баавга чон одоо 99 те тиймэрхүү амьтад бол байхгүй юм ба шүү дээ. Ирж хүрхрээнүүдийн эх орноор ирээрээ. Өглөө үдш оройг л хүрхрээ үзэх юм нэг. Галтуул үзээрээ хурж ирж. Тий. Халуун аршаанаараа алдартай юм байна. За тэгээд дараагийн газар руу явцгаа. За ингээд манай аяллаахан явсаар байгаад нэгэн бас гайхалтай газар ирлээ. Нэр нь болохоор Солихын Можокул гээд мөсөн гол байна. Монголд бол бас сайхан мөсөн голууд байдаг те. Одоо Александрийн мөсөн гол, Патанины мөсөн голууд бол байдаг. Алдартай сайхан газрууд байдаг. Тэрнтэй бас их адилхан харагдлаа. Тэгээ ер нь ингээд манай Алтай 5 богдоос мөсөн голын тэр Патанины мөсөн голын доогоор гол орсч гардаг штэ. Тэр манайхан бол сүүн гол гэж нэрлэдэг. Энд бас ялгаагүй энэ мөсөн голоос бол их аваад гол орсч ийн мөн ялгаагүй юм цагаан өнгөтэй гол орсч байна. Маш том нуур үүссэн байна. Тэгээд энэ мөсөн гол руу уулчт бол яг мэрэгжлийн уулчтал юм шиг байна. Ийшээ тэн дээр гарцсан ингээд авирал тэгээд дээшээ алхаж байна. Мөсөн голынхон дээр галтуул байгаа юм байна. Галтуулынхаа тэр доор бас хүрхрээ урсж байна бас. Жуулчдын нуурынхаа эргээд дагаж явж байгаа тэр мөсөн гол руугаа гардаг юм байна. Энэ мөсөн гол чинь 7-8 мянган жилийн настай мөсөн гол юм биш үү? Одоо энэ уур амьсгалын нөлөөгөөс болоо жоохон хайлаад байгаа юм байна. Тэрнээс бол энэ чинь мангар том байсан юм байна. Улам багасаад. Тэгэхээр аюулгүй урт настай энэ доор нь ямар ус байна, ямар амьтан байна бүгд гарч ирэх юм шүү. Шинжилүүл. Энэ уур амьсгалын өөрчлөлтөөс болоод жилдээ 50 м-ээр ингэж ухарч багасч байгаа гинэ. Энэ юунаас хэмжээнээс. Тэгээ үйл цас унахаар бол энэ ч жинхэнэ өвлийн аялал ихэд юм байна шүү дээ. Энэ чинь нэг энэ саяны нөгөө бидний тусгай аялал нь болохоор жинхэнэ мэрэгжлийн хүмүүсийг авчираад уулан дээр ингээд цантаа цасны мотоциклтай юм аяллууд явд юм ээ. Айсланд ч юм бол өвөл бол маш их цас мөсөн бүрхүүл тогтож байгаа шүү дээ. Яачгүй энэ хавслаар ингээд урсаад ороод ирсэн мөсөн гол байна да. Манай Алтай 5 богдоор ч одоо тэр 2 мөсөн голоор чин гадныхын ээжийг алхахтай шүү дээ. Яг мэрэгжлийн хүмүүс. Гэтэ бас аюултай гэж хэлсэн. Тэр мөсний доор юм том ангалууд байдаг гэж байгаа. Ягаад гэвэл нарийн судлаагүй байгаа шүү. Тэр чинь ангал нь ингээд ангал үүсэж штэ халаад. Тэнгуудаа цасвар оронгууд жоохоо нэг 2-3 санжтай тогтчдөг байхгүй. Тэг хүн мэдэхгүй цөмрөө орчдөг байхгүй. Тэгээд гудвай. Тэгээ эн чин дээд одоо энэ мөсөн голын чин дээд уул нь болохоор Катла гэдэг бас галтуул юм байна. Тийм. Вулкано юм байна тийм. Тэгээ энэ хараар нөгөө цасны мөсөн дотор хараар юмнууд чинь тэгээ яваад байна шүү дээ. Энэ болохоор нэг галтуул нь болохоор нэг галтуулын юунаас ингээд толилдоод ингээд ийм эрсдэлчлэлт үүсээд ийм гадруутай болцсон юм байна л да. Энэ тэгээд их сони тогтцсон далаатайгаа ойрхон. Тэгсэн ирнээсээ ерөөсөө өндөр оргил 1500 метр байгаа хгүй далаан төвшөөс. Тэгсэн ирнээсээ ингээд мөс нь хайлтгүй. Энэ бас их сони үрмэс тогтцтой газар байна тий. Хүүтэн газар ахгүй хайсан. Манай Монголд бол одоо 3000 зингаас дээш байж жижиг мөстэй. Тийм мөстэй шүү. Тийм. Чи энэ одоо бүр далаатайгаа энэ хэдэн километр ерөөсөө баг саяны далайн эрэг чинь нэг 15 10 л байна. 10 гэсэн ирнээсээ ийм сонь тогтцтой газар шүү. Тийм байна. Айсланд монголчуудаа аялаараа сайхан юм байна шүү. Гренландтай ямар ойрхон байгаад байна. Өчтөр газрын зураг дээр харсан чи Гренланд манай ганцаа ч баг Гренланд явах уу гэж авч ялээ. Гренланд руу арай холдноо. Дараа жил бид нар бас Аляск руу явах аял дараа жил бол төлөвлөсөн байгаа. Тэгвэл Канадын бас одоо Альберта мууж Калгари гих зэргийн газруудаар явна гэж төлөвлөсөн байгаа. Тэгвэл Канадаас Гренланд руу явбал арай ойрхон юм бэлээ. Канада талаас. Тэгэлгүй. Ванкувер энэ төр орно хэдүүлээ. Тийм, Ванкувер, Бритиш Колумбия тий. Принц Эдвард Айландаас бол илүү ойрхон юм байлээ шүү дээ. Тийм шүү дээ. Канадад гоё юм байлээ шүү. За тэгээд амьдрал бол аялал шүү дээ хүмүүсээ. Аялцгаая. Одоо байшинг харагдаа. Юу авч өгөхөрөө. Тийм шууд кодтой юм байна. Код авчлаа биз. Мэйл дээр аль үжи ирсэн байж шүү дээ код дээр. Ямар ч ресепшн байхгүй юм байна. Вау.
За, пүү ямар халуун байна. Дагсарсан юм шүү дээ. Явж шүүс олж ирё. Аюу. Дөрөв юм байна. Оо ямар гоё тухтай. Дөрөв унтлах өрөөтэй байна шүү манайхаа. Оо энэ шүршүүр нойл яа гэдэг юм. Өнөөдрийнхээ аяллыг хийчихэд энэ Luxury Cottage гэдэг нэг юм газар дөрөв унтлах өрөөтэй юм байна. Тэгээ ирсэн ингээ сая хүнсийн дэлгүүрээс бас хүнсээ зөвлөлөд хорцоо битээр. Тэгээ ер нь бол бид нар чинь бас нэг очиж үзсэн газраас wine амсыг гээд бас тэгдэв. Тэгсэн хүнсийн дэлгүүртээ тийм нөгөө алкогол зардгүй юм байна шүү дээ. Эднийх чи яг шивэд нөрөө гэдэртэй адилхан. Тэгээ яг хурж ирээд бас энд ингээд энэ Айсланд бас зам амыг найз нь судлалаа л та. За Айсланд болохоор ерөнхийдөө нөгөө арлштай Айсланд чи өөрөө юм бөөрн хэлбэртэй. Тэгэнгүүтээ голоор бол ямар ч машин зам хүмүүс юу ч байхгүй юм шүү дээ. Чи ерөөсө зөвхөн ингээд эргэн тойрон далаа тойрсон хэсгэр л замтай. Тэгээд тэр жижиг тосготууд тэр 380 мянган хүн ам чи ерөөсө тэгэл тэгжил амьдарч байгаа юм байна. Гоё гэрэлтэй гэгээтэй цагаан шүн мөн бол сайхан байна. Аялал сайхан үргэлжлээ сайхан бол. Юу шүн болохгүй. Ерөн шүн болохгүй. Манай жунтж амрахгүй айгууцсан байна. Гадуур аяллаа борлуулалт амир. Аяллаа борлол. Энд ердөөсөө нэг хэдэн машин авчвал алах юм шүү. 10 машин явал түрээс нь явуулчихж тэгээд гизээлээ өвчих юм шүү ердөөсөө. Яста тэр даатгал маатгалын янзлаа те. Энд бол ердөөсөө тийм юм байна. Аяллаар тэр баркадны машин үнэтэй юм байна. Хоолны газрууд бас гоё ашигтай юм. Зүр кофе шоп хийчихэл алах юм. Буудлууд ч үнэтэй биш. Тийм буудлууд үнэтэй юм. Үнэтэй юм. Кемпрүүд Тэгээд хүнийг ажилуулахгүй эн чинь айгүй ийм том газруулах ганцхан хүн байж идэм шүү дээ. Бүхэн автомат Юу шүү байна шүү дээ. Өчтөрийн буудлууд энэ буудлаар хоёулаа ресепшн байна. Байхгүй харин. Зүгээр код ойгол авчихна. Мэйлэр код мэйлэр ирчдэг үү те. өрнж. Сая бас нэг юм санагдчих гэж төв рүү орсон чи боржур нэг боржургүй гасмаа замаа тавьчихсан. Тийм биш. Боржур байдгүй. Байдгүй бай боржур. Боржуртай бүр машин хардагчгүй байна. Боржурны асуудал байдаг байх шүү дээ. Дандаа ер нь их амар хэлбэрээр шийдчихдэг юм аа. Тий. Бас их өртөг зарлага бага хэмнэлттэй юм. Сайхан Монгол хүмүүс шиг л хүмүүс санагдаа да. Сайхан хоньны мах иддэг. Адуутай, хүртэй, хонь малдаг те. Сайн хонь тарган хоньтой байна. Хоньны махаа хийддэм байна. Тэгээд ийм сайхан гэртээ орой мал залаа туугаад оруулчихдаг юм байна. Хашаа хашичдаг. Тэгээд архин ийм баг шаналт малдаг сохтун харагддаг юм байна шүү дээ ер нь. Тийм ээ тий. Энэ сканонууд те. Дэлгүүртээс тийм нь 2 градустай байсан. 2 градустай би явах юм байна. Тий 2-той би юу. Тэгээ энд ер нь бас тэр нөгөө тамхи зардах газар нэг харагдахгүй. Тийм ээ. Табак гэл байдаг шүү дээ. Энд тэнд табак мабак юм Байхгүй. За ингээд л манай гэрийн үүдээр ингээд туйлын гой нэг ийм байшингууд байдаг штэ тий. Тэр байгаас нэрэ. Тэр чи яг ингээд үүдэн дээр чинь та. Энэ За яг. энэ ногой минь бас авчдаг юм шүү дээ тэгэлгээ. Тийм үү. Тэг шилэн болоод туйлын туяа харамддаг юм шүү. Тийм бэ. Нэрээ тийш штэ. Ногоо юм аа. Үүд авах юм байна. Наад чи тэгвэл туйлын туяа авах юм байна штэ. Зундаа бүрчтэй юм байна. Гадаа борон шагин намрын өдрөл бүдэн айчлан ирдэ айны шолод дэштэн олсын дэгор цаштан отлоо широн варна цонхи тошта сэтгэл хөдлөн бодолд дурсан ч тадраа нэгэн намр